Арга гоо. Йоо ямар гоё юм бэ. Вау, машта. Nice. Nice. Ингээ бид нар Моёдоо далайн хэрэг дээр хамтдаа таашчээд байж байна. Хэмээх надад дуусаад. I begin to Скогийн цүхийг хамгийн их дадлахыг хүсэж байсан. Скогийн. За, энэ юу вэ? Ой, наач юу харъя та. Чи одоо ямар санаа? Unbox дээр хийж мэддэггүй гар. Чи хүний юм уу гоё шүү те. Та нааш орч бичлээ гоо. Аа. Ийм амар гастай болов байна. Энэ ямар олон төрлийн юм гаргаж. Гэтэ хөөрхөн амар хэм юм шүү. Энэ бол байна. Энэ тэрхээс авчих юм. Энэ сандал. Энэ ширээ байна. Ширээ? Энэ юу шүү? А ингэ тань. Оо яга. Ваа. Энэ юу вэ? Энэ та явах гэдэг вэ? Ингэсэн энэ ч юм байна. Одоо олоогийнхаа түүхийг unbox гинэ. Хамгийн юу ч гараад байна. 근데 보여주는 때 되는 게 너무 좋은 거다. Often issue there is something there. Nothing there. За ингэж одоо тэгээд нөгөө хуана тэгээд дараа нь ийштэй явахаар ингээд тэгээд Монголын компаниудаас IT компаниудаас янз бүр. Гэхдээ өгөхгүй шүү гэж хэлдэг. Үгүй мó. Би гастаахгүй. Би одоо меншиг гэж үгүй. Энэ одоо амис чигтэй өмсөх юм. за ингээд дараа дараа. А энэ миний автогааны хэрэгслээ. ингэ давс. Энэ юу? Энэ салфитик. Тоног салфитик. Тэнгуут одоо ингээд асаагуур одоо зур тэнгуут энэ одоо юу гэдэг лээ. Гор хотог сайдаа төлөвлөдөг халбаг сэрээ бүх юм авмаа. За. Ингээд за энэ бидний амруу орох байна. Энэ одоо хава. Соо газ тавтаа. Айна энэ хавийн ярен цэвэр хэрэгслүүд байна. Айна байх юм байна. Айна ширээ байна. Махан. Хүүе, мах нэм хөөхөн байдаг биш үү? Энэ бол үгийн өмнөд таав нэг дугаар. Энэ бол сандал. Амар юм гарч ирж байна. За энэ бол шок. Ондэ тийм шок. Адив тэр хайсан тийм шок. Ямар юм бэ? Яг ч тоо юм яг ч. Оо цаанаас бас юу гарч ирэх нэ. Мэдээж шүү. Юу орсон юм бэ?
А ёсгоо тийдсэн. Сайхан байгаа дээ. Йоо. Апснаа гэх хэрэгтэй юм байна. Вау. Ийм мартын зүйлүүд гарч ирж байна. Энэ айгүй хөөрхөн асаархан хөнгөн хамгийн жижигхэн нь хамгийн хөнгөн. яа энэ цүнхэнд за юу багцсан байна. За энэ болохоор дэвсгэр. Энэ юу вэ? Энэ дэвсгэр. За энэ хоснуудаа ингэж. Баас өндөө. Энэ болохоор гэртээ сансан өндөг шүү. Тэгээд болоо. Минийх болохоор амар цомхон заяа. Миний түүхэнд ерөөсөө олон юм орохгүй. Би энийгээ гаргах. Майхан. Мишок. Тэгээд хэмчээний гэлгар. Тэгээд болоо. Болоо штэ ийм энэ ч нэ хатаад ирсэн. Надад тийм халбах сэрээ тоогоос чанга ерөөсөө юу байхгүй. Надад бол бүр ийм юмнууд байхгүй. Тэгээ болоо. За одоо үжингийн цөөхнөөс юу гарч ирэхийг сайн мэдэхгүй. Ингээд бүх юм заяа. Энэ ингээд баскагаас авсан юм аа. Олон нийтийн хүчээр олон нийтийн дэмжлэгээр ерөөсөө ингээд баскагийнхаа майхантай явж байна. За тэгээд зааш хэлвэн. Эдгээр надаа ингээд 1 литр ус ингээд Ямар мохоо ус вэ те? Яаж тийж чаддаг? Эдгээр бол ингээд нэг удаагийн юмнууд байна. Энийг би бонус авсан дээр хэрэгж үзээгүй байх удаага. Шинэ их хийнэ. Шинэ. За надад одоо ингээд тоглож надад юм. Даа байна. За энэ топ байна. За надад амс. Энэ танцэн. энэ Монгол руу аялсан уу? За би жаа юм лээ. Энэ Дасаа үгүй. Гана явцал намайг юутайгаа юу гэсэн ингээд. Миний буруу гинэ, миний буруу. Ийм юу вэ? Хорвэн. Энэ дахиад нэг өнжил гарч ирлээ. Энийг адилхан өнжил сая явуулсан уу? Энэ сарбид байна. За. Юу надад амар хэм биш үү? Энэ дуусахгүй байна. Энэ том цүнх бүр арай үгүй юу? Энэ ийм юм байна заяа. Энэ дотор нь шүү дээ. Би уг нь гоё талихгүй байл. Оо. Энэ баахан өвх юм гарч ирж байсан агаар. Энэ юу вэ? Oh my god. Энэ одоо Тэр үнээр би ястай шок боллоо юм. Тоглохгүй гэлээ. Харин гоё биш болох гэж бодсон. Гэтэ аялал. Гэтэ би яг аялал чинь явж байгаа. ажилч байна. Ямдаг түүч шиг байна. 8 ихэд болохоор байна. За энэ бол өвлөг хүүс. хамгийн их үжигч байдаг юм уу? Тэгээд энэ болохоор ингээд ийм хөөрхөн юу ганц зүгээр юу энэ л юм. Юу юм юм. Чи тайван саггүй. Энэ ямар их юм. Энэ өстө таалагдчих. Энэ өстө 100 оноо. Самд энийг 100 оноо өгье. За яг хөзрөн дээр 200. хөзрөн дээр бас 100 оноо өгье. Надад хөтөм шүү. За энэ олныг юм аа. За. Ингэж бусдын ямыг худлаа нэг бичсэн юм шиг орлоо. Энэ орд ингээд Баггүй шүү. энэ орд би гэлээсээ ингээд. За. Ваа. Үжигчих хамгийн их. За энэ үжингийн Зүг нь өөрөө гайхаж. энэ том цүнхнээс ийм их юм гарч ирсэн байна. За энэ болохоор олцоогийн цүнхнийх. Олцоогийнх бол амар сэтгцтэй. За өсгөөгийн анхных гэхэд үнэхээр бэст тийм ээ. За ганаагийн бол амар цонхон байна. Байгаль хайртай юм уу? Ямар усаар юм хэлнэ юу?
Азийн орнуудад Европ гурван орчим яг айсан гэж ярьдаг. Ахаа ярьдаг хэрэгтэй. Тэгвэл фат ихтэй. Саут Тайланд, Вьетнам. Одоо ч хамгийн өндөр гарсан бол хэдэн метр тавал вэ? хамгийн өндөр хүмүүс яг Everest Base Camp юу Everest-тэй анзаараад байна. Everest Base Camp-ийг жуулчдын очих болдог юм нар хүний аюул батал заяа. Яг ихлэгээр одоо Everest Base Camp-аар дамдаа өндөр авах гэдэг. Everest Base Camp болохоор өөрөө 5300 төгрөг. Хүмүүс болохоор яг хамгийн өндөр зэрэг Everest Base Camp гэж бодоод яг бидний яг хамгийн өндөр гарсан зэрэг болохоор 5500 Калабатар гэдэг нэг тийм. Everest Base Camp дээр очиод цэцэж хонсон жижиг тийм ашиг ингээд би бүр Everest Base Camp гэдэг би тийм юм ирсэнгүй. Эвгүй сэлтгүүлт ингээд гаадаг ингээд амар яа. Ирээд Непалийн төв Катмандуд яг яваад Everest Base Camp ороод цад 13 он. Тэгээд яг Ирээд буцаад 13 он. Тэндээсээ буцлаа штэ. Тэгээд Everest Base Camp-ийн очичоод замнаа ингээд удаа хийгээд буцаж орж ирэнгүүт. Энэ бол тэгээд гэсэн нэг Everest Base Camp очоод сүцэж ирж хоноод яг шөнө үрээд нөгөө нэг тэр яг эксапайдер талбар дээр орж тэндээр би яг өдрийн болон өглөөнд ороод тэгээд яг тэндээр гараад өглөө ингээд Everest тэндээс ингээд оргил хэсгэн харагдсан. Яг тэр оргил дээрээс яг Everest-ийн ингээд бараан яг нэг уулын цаанаас ингээд оргил зүрхсэн харагдсан Everest-ийн. Тэгээд яг тэндээр ингээд нар ингээд манайш юу ингээд Everest-ийн бид ингээд ороод ингээд харуулсан. Яг Everest-ийн зүйл нар маань ингээд бодлоо. Тэр яг хамгийн Бүгд манай тэр өвөө. Тэгээд өндрийн нөлөөнд чинь MM руугаа гараад идэв. Харах сан дээр чинь жоо эвгүй гарсан болсон болсон юм. би одоо хаяа ингээд зарим уулын дээр ингээд дунгаас дэш уулын дээр ингээд одоо ингээд амар смутах мал чиг ингээд амсаа ингээд цаад ингээд чигээр. Тэгээ одоо яг тийм нөхцөл байдал гэвэ одоо жижиг ч нөө ингээд тийм нөхцөл төрчүүл яг яах вэ? Юу юм бэ? Ер нь бол би хаан байдлыг өгөөс өөрөө хүсэж байгаа. Өөрөө өөртөө өгөөд тэгээд миний хувьд бол тийж яг тэр аялалд явж байгаа. Магадгүй би ингээд эвгүүдлээ шүү дээ. Ингээд хүмүүс багийн тасаа ганцаар ингээд буцаж наймаа дээр. Би яг цараа чадахгүй байх яа. Илч мэдгүй дээ гайд тоглож тавцны ингээд. Хөлөө тавихтаа хүлээх хатдаг болчих. Буруу гიშгч хийгээд чинь нэгт ингээд өөрийнх нь одоо тэр аялал хийхдээ гаргуул тэр юм уу чи бол хоёр тэл дүгнэж мөр юм уу зэрэг заавал гарыг хатаад Байнгын хаад авах юм уу эсвэл ямар нэгэн аудиор одоо нэг класс нөгөө зүйлсүүгтэй. бидний тэр 13 оны аялал болохоор хамгийн анхны одоо явсан юм уу? манай багийн 5 хүн орсон. Хоёр нь Америкаас, тэдний солонгосоос ирээд
хамгийн анхны аялал бол манай гайд ах өөрөө зохион байгуулсан яг хамгийн анхны аялал аваад хамаагүй өөр ингээд дараа дараахан аялал өөрөө бич юм. Тэгээд явсан чинь Нөгөө хөргөж яах аа. амар сахилаасаа сахилаад яваад ингээд Катмандугаас Никла гэдэг газар ороод ингээд октоор хэсээд аялал хэсэг явчих юм гэдэг. Гинт тэгээ огцом өндрийн авах гэдэг болохоор октоор хэсэг ингээд тэгээд зоохгүй. Тэгсэн бид нар хамгийн анхны удаа машинаар явсан. Окей, дүүс үчиг. Өндрөө дааш тэгээд яг могой завш зүрх шүтээ шүтээ явчихдаг да. Бид нар ингээд жоох ингээд тэр жолоос ингээд алдаа гэх юм байна. Тэр уус. Ямар тийм хамгаалт гэдэг байхгүй заяа. Гэсэн хэрнээ машин заван ганцхан урсгалтай. Урдаас машин орж ирсэн амар сигналаар дарж орж ирдэг заяа. Үсгэж байгаа машин ч сигналаар дардаг. Энд машин явж шүү гэдэг ингээд анхааруулдаг. Тэгээд тэр магадгүй сигналаа ингээд багбаа багбаа тэлэр мөрөгдөөд тэгээд ганцхан яваад амар сонир. Тэгмээ Доктор орчихсон. Тэр нь бол доктоогоос тэгээд 13 оны болчихсон. Доктор тэгээд дэше өндөрлөг газар хүрсэн юм. Доктор 2008 байсан. 3000. Би өндрийн санхүү конфе явсан 3000 дээрээс гэсэн. Тэгээд хамгийн гол нь байнгын өксөлттэй бол биш. Замаа. Тэнгууд ингээд өксөж буруудаар өксөж байгаа. Нэг удаа ингэж болчихсон. Тэр шөндөө махын Үгүй. Тэр нь болохоор өдөрт ер нь бол 8 км шалгах юмтай. 8 км гэдэг нь 8 цаг юм. Тэгвэл ямар ч юм. Хүний зур доотлол нэг 5 хэлцэх гэсэн. Миний доотлол амар одоо өсвөр шиг амар том 15 хэлцэх явуулсан цаатууд гэсэн. Портер гэдэг нь ачаа үүрдэг тийм хүн байхгүй авахгүй. Тэр нь болохоор өдрийн $40 гэж шүү. 10 он гэдэг. Тийм үү гэдэг өөрөө тэгээд өдөрт одоо өнөөдрийн хоноглолын цэгээсээ одоо дараагийнхаа төвийн цэгтэр ер нь баг нэг 4 болчихсон бүгд дараа байсан нар мандны дараа авах юм гэсэн нар мандал гэж жоохон тутарах гэх юм уу тийм ашигтай бод тэгэхээр байлаагийн нэг удаан яг нэгэн хийгээрээ цагаараа ингээд өндрийн мэдлэг амар ордог гэсэн Тэнгүүтээ дараагийнхаа цэг дээр очингуудаа тэнгэрийн угаас ингээд одоо тосгон гэх юм уу тосгоноо байгаа ингээд жижигхэн тэнгэрийн аваар ингээд буудлууд гэсэн юм шиг байна. Тэгэхээр тэр нь ямар ч шалгаалахгүй зүйл юм өнгөл ийм зургийн байшин болсон. Ямар ч шалгаалахгүй тэгээд хоолнд аваар ингээд маавхаш нэг зохаа ингээд их галцсан. Тэгээд тэн дээр аваар автогоны хэсгээс хоолоо гэдэг юм. Тэгээд тэндээ хүмүүсийг намайг зохион чарж хоолоо гэсэн чинь залхиг юу байна. хоол усныхаа юу болсороо тэр газраас орж ирсэн. Тэр газраас шууд захиалаад дэжчихсэн. Тэгээ хоол бол асуудалгүй гараад ирсэн. Тэгээ бидний үүсэн нэг төлбөрт болоод нэг өдрийн хоол хийх ямар хоол хийх юм бэ? Гинэ тэгээд одоо тэр хүүхэд бас хоол нүцэг аваад ирэх юугаар явах вэ? Стен тэр ер нь одоо хоол хийх одоо нэг чухал шаардлагатай юм одоо нэг байнгаар ингээд захиалгын тавдаг мавдаг хоол хяндаг бол тэгээд бүртээ 3000-аас доошоо илчээр ингээд апорнаас шахар илчиг амьдарч чаддаг үгээд саллаг үйлстэй нөө жис саллаг би ингээд юм уулаараа үгүй юм зам чинь баггүй юм саллаг юм уу юу илчиг ингээд ирж байгаа бүхэн хавцаа би тэгээд хавцаа ингээд дуурайд ингээд шууд ингээд хамгийн түрүүнд явж байгаа илчиг шүү саллаг гэж хашаа нэг ханаалаад тавьдаг хэрэг илжих юм бол заавал юм нэг ханын талбай тэрийг ингээд над нөгөө талбай хэвчээ тийм илчиг амт нь болохоор тийм нэг магадгүй тэр цагаараа ингээд боолоо манай хайж шүү гэсэн юм тахи өөрөө гэсэн. Тэгээ нөгөө зүйлийнх нь хамгийн гол нь цугаан дуусахгүй зайвар юм. Тэгээ ингээд амар юм нэг юм санаа маа нийслэл хийсэн байх бол амар тийм төмөрөн тал гэдэг юм уу юм хоолтыг нэг хавтаа байсан. Тэр дээр ингээд илтгэж хийдэг байх хоёр зүйл. Нөгөө дуусахгүй байх хүлээгээд тэднэртэй ингээд яг төмөрөн дээр орох юу гэж санаа хараад
일찍 야 바로 돈 주거든 가 그때 바로 돈 주고 арай одоо зүгээр хүн хажууд нь бараг ингээд зүгээр ингээд угаасаа зүгээр ингээд тугаад явдаг. Тэгээд тугаад ингээд байгаас үс ингээд тугаандаа үс өөр зам байх тэгээд Сая болохоор нөгөө нэг юу зүгээр тооны дээр зүгээр юу юуны бүрдийн цааны үүдэн татсан. 근데 өмнөх жил жив бараг ороод ирчихсэн юм. хүч гашаа хүчний бод надад хэцээсөө би өндрийн хөшөөнд орсон шүү дээ. Нэг 8 дугаар стейшн 8 дугаар одоо шуттам гарсан. Тэгээд юуны шүнжин бороо авсан. Тэгээд туршлага татаад яг уу захиалга Маста. захиалга өгч очих нь мэдээдээс гоё. Тэгсээ нөгөө Энийг удаан багсах хэрэгтэй. Хүч авахаар дандаа нөгөө буудал захиалж заав 2 цаг ч юм уу одоо мод гэдэг юм байна. Дандаа тийм нөгөө юугээс хойш нөгөө юу дөрөнгөөр өөрчлөлт авсан гэсэн. Тэн дээр байгаа буудлуудаа нөгөө сас хийж ажиллаа. Тэгээд их санаа явуулсан нөгөө хүч бас хүмүүс амар бас спартак уул юм лээ шүү дээ. Тийм өндрийн нөлөө мөлөнд ороод спартак уул. Тэгээд юм бол нөгөө сас аюултай байдаг юм тэгээд таасан. Вау. Мaalтэй. Тоо болохоор ер нь одоо ингээд юу гэж гэнэ гүйж гэнэ юу гэж гэнэ. Одоо ингээд юу нэ солонгосын замчин болсоор ингээд авсан байгаа гэдэг чинь тэгэн шиг байдаг юм. Хүч болохоор уусахгүй. Жигэгийн хатаасан ч гатуучсан жигэгийн тийм шоко итгэхгүй болохоор итгэхгүй болоод амар ууссан болохоор урангийн хар хүч одоо YouTube-ээр зөндөө шорох. Тэр сул шороогоор ингээ хүн ахаа итгэхгүй болсон шүү дээ. Тийм баг итгэхгүй багт. Намайг очиж аргуул. Тэр нэг ингээ хүн явсараад ингээ манай нам Гоёна. Байна. Гоё гадарсан төстэй шүү дээ. Хамтдаа ирсэн та гуравтаа маш их баярлалаа. Одоо бичлэгээ болоод бид нэр өөр үйл ажиллагаа. Пари хоёр Одоо гэдэг түүхийг эрүүлвэл өнөөдөр маргааш нөгөөдөр дуусахгүй байна.
асуудлаа шийдээч гэж. Oh shit. Болно шүү дээ.